цаанаа бүхэн эзний өсөж болон гэрчлэн цагаараа дахин уулзж байна. Өнөөдөр онцгой өдөр бид эдгэл чөлөөтийн үйлчлэлийн 4-р үйлчлэлээ амжилттай зохион байгуулж дуусгаад одоо үйлчлэлийнхаа тайм өнөөдрийн үйлчлэл ямар байлаа, өмнөх үйлчлэлүүд итгэгчдийн маань өнгөс яаж өөрчлөгдсөн талаар та бүхэнтэйгээ хуваалцах бэлмсэн байна. Гэрчлэл учраас бид бүхний үгт хөнхлөе. Бид гэрчлэлийн үг болон Бурхны цусаас сатаныг ялсан юм аа. Амен. За өнөөдөр бол Бурхны оршихуйг бууж ирсэн гайхалтай өдөр байлаа. Бид өмнө нь 3 удаа зохион байгуулагдсан. Өнөөдөр бол бас олон хүн цуглалаа. Ялгааны хадлаар яриад бид нар урд урдны зохион байгуулалт өнөөдрийн Бурхны ажилласан арга нь итгэгчдийн хүлээж авч байгаа байдлын талаар. За миний хувьд бол 2 дахь удаага гэрэл чөлөөлтөй үйл ажиллагаанд оролцож байна. Эхний удаа би өөрөө сонирхчийн журмаар очиж исэн. За энэ юу юу болдгийг юм. Бас нэлээд олон хүн очисон байсан. Тэгээд яг өнөөдрийн байдалтай ингээд харьцуулаад харах юм бол хүмүүс илүү ингээд одоо гимших зүйлээ мэдэрч ойлгоод би Бурхны өмнө очиж гимшиж одоо чөлөөлөгдөж эдгэрхгүй юм бол миний итгэлийн амьдрал болохгүй мэн гэдгийг хүмүүс маш их мэдэрч зүнсээр одоо энд ирсэн байгааг ойлгож харж мэдэрчээлээ. Тэгээ бас өчтөр ариун сүнс надад нэг зүйлийг сануулсан байхгүй юу? Чиний таньдаг хүмүүс гэсэн байхгүй юу? Ирнэ гэд тэгсэн. Тэгээд би дотроо боцсоохгүй. Гэтэ ямар хүмүүс очих юм бол бас тэгээд тэр дуу хоолой сонсцсон хүн чинь тогтлоод өнөөдөр ямар хүн ирэх юм бол та гэж бодоод тэгээ байжсэн чинь нэг хэсэг хугацаанд магтаа талархаа залбираад тэр бодлооч мартчихж тэгээд ингээд санаандгүй эргээд тарсан чинь харин туулганд хамт явдаг байсан. Игч охинтойгоо хүрээд ирсэн байсан. Тэгээ баярлалаа тэрч аваад ариун сүнс тэр их гоё уулзалт болсон. Ямар ч гэсэн хүмүүс үнэхээр зүрх сэтгэл нь өөрчлөгдөж үнэхээр бас зөв зүйлийг одоо амьдралдаа оруулж өөртөө ариун сүнсний хүч чадлаар бас амьдрч чадаагүй тэр байдал нь бас мухардмал байдалд хүрсэнийг ойлгоод эндэрсэн байгааг тийм баяртай. Тэгээд нөгөө урд нь хүмүүс эрэхтэй ингээд сонжоод гайхаад ингээд ирдэг байсан бол одоо өнөөдрийн ирсэн хүмүүс маань болохоор бүх зүйлээ мэдчихсэн. Би чинь ингээд чөлөөлөгдөхдөө ийм зүйлээр чөлөөлөгдөв юм. Би ийм зүйл дээр гимших юм байна гэдгийг ингээд гайхалтгаар мэдсэн, ойлгодог болчихсон. Тэгээ хүрээдэрсэн байгаа байхгүй юу? Тэгэл зүгээр л эмчэд үзүүлэл нөгөө ирж байгаа юм шиг би ийм байна. Ингээд чөлөөлөгдөөл явчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг урдны итгэгчдийн хуучин чи удаагүй шүү дээ. Байдал би жишээлхэд жоохон сонжсон маягтай ирж исэн шүү дээ. Тэгсэн чинь одоо над шиг тэгж анх ингээд сонжоод гайхаад яад юм болоо гэж ирж байгаа хүн байхгүй бүр би өнөөдөр чөлөөлөгдөн гэд бүр яг нэг итгэлтэй нөгөө 12 Есүс нөгөө 12 дагалдагчтайгаа явж хахад нь хүмүүс ирээл би миньд нь хүрээл идэрчдэг байсан шүү дээ. Өөрөө ирээл ингээл нөгөө эмхний тэр цусны өвчтэй эмхтэй ингээл би хүрхэх юм бол идэрнэ гэдгээ мэдсэн хурж ирээд байгаа байхгүй юу. Тэгээ хөрөнгөтэй идэрчин гэдэг шиг би ингэх юм бэ гэл бүрэн чөлөөлөгдөөл бүрэн идгэрлийг аваад ингээ урамтай зөрөгтэй гараад явцгаачиж байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр итгэгчд маань бол Бурхны хүчний хөөслийг үнэхээр хүлээн зөвшөөрж хараад орж суртдаг ийм нэг гайхалтай христийн соёл тогтож байна гэж би сарж байна. Тийм. Өөр болж байна. Үнэхээр бид нар одоо 4 дахь эдгэр чөлөөлтийнхаа үйлчлэг хийж шүү дээ. Тэгээд гайхалтай мэдээж одоо ингээд өнөөдрийн уурын асал бол эзний оршихуй маш юм зөөлөн тэгээд хүн болгон дээр ингээд гимшил өгсөн. Тэгээд эзний нөгөө зөөлөн хүч ажилласан тийм байлаа. Тэгээд мэдээж энэ одоо гайхалтай эзний өргөний хамгийн хойно зогсон ч хамаагүй хаацаагүй бүр бүх газар эзний оршихуй ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд гимшил тэр идрэл чөлөөлөлт хүн болгон ирсэн хүмүүс бол ялт байгуулсан авсан гэж бодож байна. Мэдээж олон мэдрэмж болон итгэж хүмүүс нөхцөл байдал айдас шашны айдастэй хүлээсээс тэрийг ялаад даваад гараад ирсэн хүмүүс бол өнөөдөр эзний оршихуйд ирсэн хүмүүс бол бүгд Есүсийн нэрээр төгс ялтыг авсан гэдэгт бид итгэж байна. Есүс юусэн бэ? Би зам үнэн амьдчихсан тийм үү? Та нэг зам бинийг олж чинь үү? Зүү зам дээр гарч иж үнэндээ очирдаг. Үнэндээ учирч иж амь руу ордог. Хэрвээ та Есүс ярьсан сүм
зөв зам биш буруу зам дээр та бурууг л авна. Тийм бааз. Тийм учраас ихэд юу гэж ихэд зам гэж хэлж байгаа байхгүй. Тийм учраас буруу зам дээр байгаа учраас дийлэх нь Бурханаас зайлбараа үйлдэл бүх юм хийдэг. Гэхдээ амжилт авал сайн самд ордгоо. Яагаад гэж зам чинь буруу байгаа. Зам нь буруу байгаа байхгүй. Борхи ихтэй юу гэдэг? Миний зам нарийн гэсэн гэрээсээ. Тэр нарийн зам нь ямар зам вэ? Нарийн зам нь ямар зам вэ? Тэр зөв үнний нарийн замаар явж Борхи сайн сайхныг хүлээн авах. Тэс сууд явсараа. Эсвэл залбирсараа зөв замаар явсан зүйл бас биш. Зөв зам дээр байх юм бол залбирч зам чинь зөв байх. Зөв зам дээр байх юм бол залбирч сонсогдно. Сэтгэлээ хурсан, өөрийн үзэл бодлоор өдөөсөн, хүний махан бие, хүний сэтгэлгээний хүч чадал найз хүмүүс бие бид юу чийдэг вэ? Хараад чийсэн. Хараад харахгүй л дээ. Бид хараад чадах маш хавсан байдаг. Амьдрал чинь ямар байдаг хаа. Тэгээд хаа. Хуусан замаа эргээд хаа. Хуусан замаа эргээд харахад та өөрчлөгдсөн байна уу? Таны оюун бодол шинжлэгдсэн байна уу? Таны зүрхс шинжлэгдсэн байна уу? Та амьдрал дээр чихний ялгалтуудыг харж байна уу? Та дүүрэн байна уу? Амьдрал бол сүнслэг шүү дээ, тий? Манай монголчууд ч маш сүнслэг хүмүүс, маш их бөө ламаар явдаг. Тэгээд сүнслэг. Гэхдээ тэр буруу сүнснийхээ араас яваад байгаа тий. Харьцангуй одоо итгэгч нар болвол яг ингээ будда бөөгөөр явахгүй ч гэсэн бид нар бас нэг юм сүнслэг зүйл рүүгээ яг орохгүй байна гэдгийг бас харсан юм шиг харагдаад байна. Айгүй ингээд яг мэдлэгийн төвшөнд бол маш их бурхнаа мэдээд байна. Харин сүнслэг төвшөнд орохгүй нэг юм тулаад байна, ер нь болохгүй болчиход байна гэдгийг айгүй их олж харсан хүмүүс ингээд ирлээл гэж харж байгаа юм байна. Үнэхээр бохор сүнс бол байдаг, миний дотор байна, энэ дээр маань байна гэдэг ингээд танайд хараад байна. Амьдрал дээр нь үйлчлээд байна гэдэг. Одоо миний амьдрал дээр хараад үйлчилж байгаа гэдгийг ярьж байна. Яг хэрэг бичсэн бүр бэлдээд ирж байна шүү дээ. Христэд итгэдэг хүмүүс болохоор яг мэдээж бурхных тийм ээ Христ. Гэхдээ ариун сүнсэнд өгөөгүй чөтгөрийн нөлөөтэй ариун сүнсэнд өгөөгүй талбарууд дээр чөтгөрийн нөлөө ажиллаж байна гэдгийг ер нь бол айгүй ойлгоцсон байна. Ойлгоцсон байна гэж харагдаж байна. Тэгээд одоо нөгөө ургац зарим ажилч зүүн байна гэдэг шиг үнэхээр чөлөөлөлтөй ажил чөлөөлөлтийн ажил бол гарцааг өрхтэй. Юу эдгэр чөлөөлөлтгүй сайн мэдээ гэж байхгүй юм байна гэдгийг л одоо энэ би одоо нэгтдээ 3 дахь удаагийн үйлчлэлд оролцож байна. Тэгээд энэ дээрээс бол би эдгэр чөлөөлөлтгүй сайн мэдээ гэж байхгүй. эдгэрэл чөлөөлтгүй заавал эдгэрэл чөлөөлөлт сайн мэдээ биш байгаа байхгүй. Заавал эдгэрэл чөлөөлөлт хийгдэх ёстой. Тэрийг Библич өөрөө баталдаг. Есүс чийжсэн 12 дагалдагч чийжсэн. Наад чинь сайн мэдээнд хүч бий гэж үг өгдөө шүү дээ. Сайн мэдээнд хүч дагалдаг. Сайн мэдээг хүч дагалдаг. Одоо гэдгийг одоо ариун сүнс ингээд баталж харуулж байна. Үг номлоглоо үгийн дагуу ариун сүнсний хүч буулаа шүү дээ. Тэгэхээр нэг талаар итгэгчд маань бол бүхний цэвэр үгийг бас хүнлэн хайдаг, үнэлдэг. Яг тэр цэвэр үгэн дээр ариун сүнс ажиллаад байгаа маа гэдгийг бол маш сайн ойлгоцсон байгаа юм харагдаж байна. Тэгэхээр үнэхээр цэвэр үгийн төлөө зүтгэж ирсэн хүн бүр өрөөлөө авсан. Тэр үгийг үнэл сурцгааж байгаа юм байна гэдэг нэг гайхалтай баяртай мэдээг бол тэтгэлийн хамттай хүргэж одоо баяртай байна. Энд яг энэ цэвэр үг гэдэг энэ дээр би бас ярмаар байна л да. Анх би чинь те мэдэж ирээ. Тэгээд энэ цэвэр яг ариун сүнсний номлолд хийж байгаа энэ үгүүдийг сонсоод яаж өөрчлөлт орж ирсэн. За би тэгээд эхний эдгэрэл чөлөөлөлтөй юм дээр ирээд би хуурамч ариун сүнснээс би чөлөөлөгдчихсэн. Тэгээд дараа нь усан баптизм хүртээд өшөө бохор олон сүнснээс би чөлөөлөгдчихсэн. Тэгээд энэ номлыг сонсоод яснараа би бүр гимшил надаас болж тэ маш гимшдэг болсон. Чин сэтгэлээс зүрх сэтгэлээ сая тэ сүнсээр гимшиж чаддаг болсон.
энэ муухайг бохир сүнсийг тэр ариун сүнсний тэр номлол тэр гэрчлэл одоо тэр магтаал тэр ерөөсөө тэр гэмшлүүд орж ирдэг болсон. Ерөөс дотоос дуугуулгаар тийм гэмэг байна. Сануулж илчилж өгдөг гэсэн. Тэр хүн дээрээ гэмсч чаддаг гэсэн. Үнэхээр сүнсээр гэмшээ яг л үнэхээр тэр идэгрэл бодтой тэр чөлөөлж өгдөг гэсэн. Би бол маш их бохир сүнсээр чөлөөлөгдөж байгаа. Тэгээд нэг төр бүгд дуусчдгүй юм байна. Үнэхээр хүнд чи ямар их гим нүгэл байдаг, ямар их гоо чөтгөрүүд байдаг. Давид хэлсэн байдаг шүү дээ, тийм ээ. Эзэн миний гим нүгэл толгойтой өвчнөөс минь их байна. Намайг цэвэршүүлээч гэсэн үг шүү дээ. Үнэхээр л нэр хүнд нэр ямар их муухай бохир сүнснүүд их байдаг хараал, тийм ээ. Тэгэл одоо тэр өөрсдийн хийжсэн гим нүгэл тэг гадны нөлөөнөөс орж ирсэн ингээл өсөө биднээс бол хэлэхэд бол үнэхээр гайхмаар тийм сонь гим нүглүүд байдаг юм байна. Тэрнээсээ чөлөөлөгдөж байна. Энэ үнэхээр номлол одоо энэ яг ариун сүнсний оршуутай энэ юунд бол үнэхээр хүн бол үнэхээр өөрөө ирэхгүй тэр оршуу бууж ирээл хүнийг бол ерөөсөө эзэмдэл ерөөсөө зүгээр зогсож явахд чинь л яг ингэ салхи малхи гэж орж ирээл тэгэл ингээл ерөөсөө чихний сүрд юм чог гэж тавьчих жоохгүй гайхалтай тийм тэгэл гидс мэд сүрдэл сонирн болоод ирнээл дүүрч ирээл тэгэл магтаал дээр хүртэл өөр орлол тэгэл өчтгөрүүд гарч байна. Тэгээ номлоор хүртэл тий залбираад байж хад тэр гимнүглүүдийн тэр бол бас элчлэгдээл тэрийг гимшгэд бол чөлөөлөгдөж байна. Би бол сая энэ эдгэрэ чөлөөд маш их чөлөөлөгдлөө. Үйлчилж явахдаа чөлөөлөгдөж явж илаа, багтж явахдаа чөлөөлөгдөж илаа. Гайхалтай. Тэгээд бүр сүлд ингээд оршууд бүр сүлд найрж ин тий ингээд сан яаж ч тогтож чадахгүй болоод ирэхэд пастор ашна гаргаад ирэхэд гараад очиод яг дотроос тэр муухай тий ус онцон гэсэн тэр муухай сүнс. Тэрийг хэлэхт яаж тэр газар савж унаа тэр муухай орилж харалж үйлж эсэн шидтэй тэр ганц сүнс гараад шүү дээ. Тэрийг дагаа тий олон муухай бохор сүнс гарч явж шүү дээ. Тэгээд үнэхээр энэ бодтой байна. Үнэхээр одоо сая өнөөдрийн өдөр чөлөөлөн тэр гайхалтай байлаа. Олон ч хүмүүсээр идэгрэл чөлөөлтийг авлаа. Үнэхээр улсууд гэмсч чаддаг болсон байна. Үнэхээр бурхныг таньж мэдхийлэх хүрсэн хүмүүс ирдэг болсон байна. Үнэхээр энэ үнд хараад би бурхны тэр алдрыг үүргэж нараа талхаж ялаа. Гайхалтай байлаа. Яг үнэ. Бурхныг огт мэдгүй улсууд ч бас ирлээ. Бидний урилгаар тийм ахын дүүсийнхаа дуудлагаар өөрөөс өнөөдөр амьд бурхныг хараад бас маш одоо гайхамширч байгаа нь бол харагдлаа. Тий. Амьдрал бол нөгөө өнөөдрийн номлоор хэлдэг шиг материаллаг биш, сүнслэг юм аа. Тийм учраас сүнс дотор бүх асуудлыг шийдэгдэж гадналын амьдрал цэгцэрж байгаа байхгүй. Тэгэл жинхэнэ гэмшил хүнийг яг тэгж нөгөө дотроос нь яг номлол сонсоод оршууд байхтал хүмүүс ингээд гэмшээл илчлээл гэрэл дотор те эзний гэрэл дотор илчлэгдээл гимшээл тэгээд нөгөө муу нэгэн чин дотор нөгөө ажиллаж исэн болвол бууж өгөөл ажиллаж чадхаа байгаал гарч байгаа байхгүй илчлэгдээл те гайхалтай энэ бол ганцхан эзний гэрэлд ариун сүнсний нэгүсэл хүч чадал те түүний яг үнэн үг те номлогдсон тунгаглагдсан тийм газар л хийж байгаа байхгүй өөр ямар ч газар боломжгүй байгаа байхгүй те Миний зүрхт баруун байна. Тэр дээр үнэхээр ариун сүнс хүчтэй ажиллаж байна. Тэгээ одоо ингээд ажиглаад байхад итгэгч нарын хамгийн хэцүү юм ичгүүр юм шиг байгаа юм л да. Ичгүүр юм байна гэж хараад байгаа. Тэгэхэд хүн өнөөдөр ерөөсөө хүлээж чадахгүй гэм нүглээ ичээд хүлээж чадахгүй одоо тэр хүний дотор нь хүлж штэ. Тэр хүлээс үл яг ариун сүнсний оршихуй дотор зүгээр л илчлэгдээл гараад ирж байгаа. Тэгэл тэр хүн үнэхээр чөлөөлөгдөл ингээл тэр чөлөөлөгдсөн хүн нэр ямар аз жаргалтай байна те маш гоё. Тэгээд тэр ичгүүрийг хүртэл ариун сүнсний оршихуй дотор ялдаг шүү. Нийтлэг одоо ажиглагдаад байгаа юм бас энэ байгаа байхгүй юу. Тэгээд үнэхээр ичих хэрэггүй, айх хэрэггүй тий айдас ичгүүр хоёр нэгт амгалж штэ. Тэгээд энэ бол ариун сүнсний цэвэр үг номлогдоод ариун сүнс өөрийнхөө үгийн дагуу өөрийнхөө үгийг батаж тий үгээ баталж ажиллаж байхад энэ бол ерөөс асуудал биш байдаг шүү. Тий тийм асуудал дундаа удаан дарчиж зовж одоо тий
очоод хэлчихье. Залбираад өгөх пасторгүй тийм цаг үе дууссан биш үү? Тийм ээ. Хэлээд очих хүнгүү тарчлаа явж идэг цаг үе бол дууссан байх шүү л гэж хэлмээр юм да. Ийм сайхан цаг үе ирнэ гэж их удаан хүлээсэн шүү миний хувьд бол. Би ингээд чөлөөлөгдөж үсэх юмс ингээд Библи уншихаар Есүс ингээд өөрөө ингээд биеэрээ ингээд тэгэл дараа 12 дагалдагчид чинь ингээд их мэдлээ авцсан ингээд чөлөөлөд байгаа байхгүй юу? Хүмүүсийг ингээд эдгээгээл ад дээр болохгүй наа. Би ч гэсэн чөлөөлөгдмөр ах ингээд. Тэгэл хүмүүсээс асуугаа явдаг гэсэн. Үгүй энэ нөгөө нэг яагаад ийм болохгүй байгаа юм бол гэхээр хэн ч хариулж чаддгүй байсан байхгүй юу? Тэгсэн чинь ийм гайхамшигтай Бурхны сэргэлтийн цаг ирсэн байгаад үнэхээр баярлаж байгаа. Яагаад тэгэхээр чөлөөлөгдөхийг үнэхээр хэдэн жилч хүсэж чинь тэг хүмүүсийн чөлөөлөгдөхийг харна гэдэг чинь өөрөө үнэхээр аз жаргалтай хамт баярладаг. Үнэхээр Бурхнаараа бахархт юм байна. Энэ чинь л үнэхээр жинхэнэ амьд Бурхан шүү дээ. Бурхан чинь ийм л байдаг шүү дээ. Урд нь тэгж боддог гэсэн аахгүй. Есүс өөрийн биеэр ирсэн байсан тэр цаг үед байсан ч болоосаа гэсэн чинь үгүй юм байна. Бурхан өчигдөрч өнөөдөрч яг хിവэрэ үнэхээр амьд байдгийг эзэн гэрчилж байна. Тийм энэ агуу гайхамшигт эдгэрэл чөлөөлт хийхин тулд ариун сүнс өөрөө бидний дотор оршин байгаа байхгүй юу. Тэгээд цэвэр үг гэхээр би бас ингэж бодлоо л да. Яг ариун сүнсээр хилэгдэж байгаа. Тэр үг бол үнэхээр цэвэр үг ээ. Тийм болохоор заавал нөгөө нэг бас нөгөө өөр өмнө ингээ өөр чуулганд явж байгаад ингээд сонсохдоо ингээ бас ямар нэг хүн чинь бусдаас нөгөө ялгарх талаа зөвөр бохор гэдэнгүүт бас өөр ойлголттой байдаг байсан шүү дээ. Тэгэнгүүт би яг цэвэр гэдэг байдлыг бол үнэхээр яг ариун сүнс ажиллаж байгаа тэр л үйл явц гэж хаалгач байна. Миний бас тэр л үйл явцыг одоо харж анзаард байсан. шуулганд явж Тэгээд байна. улсууд ингээд эдгэрч удаж нэг хараад бас ингээд нэг Бие тий ингээд бие барьсан шинжтэй ингээд юустай байжсан. Тэгээд оршихуу яг ингээд ариун сүнс оршихуу буужраа ингээд яваал гэсэн сүүлдээ бол юусоо бие барих хавлаг юусоо оршуу дагуулаад гаргасан гэсэн. Араасаад юусоо гарч ирж зүйлээр гайхалтай байсан. Тэр гайхамшигтай байсан. Эзэн Бурхан алдар шалтгаан. Хүнсний хүсэл чуулганы тэргүүн нь Есүс учраас бидэнд хэлсэн үг бүрээ баталж, өөрөө хөтөлж, өөрөө дагуулдаг учраас энэ насаар залуу боловч ялалт дүүрэн, амжилт дүүрэн, гэрчлэл дүүрэн чуулга юм аа. Та бүгдийг хүнсний хүсэл чуулганд бас ирж Бурханы оршихуйд урьж байна. За ингээд энэ хүрээд өнөөдрийн цагийг дуусгаж болж байна уу? Нэмж хэлэх зүйл байна уу? За нэг зүйл хэлэхэд нөгөө түрүү бас нэг итгэгчтэй уулзлаа л да гэсэн чинь тэр чөлөөлөлд нэгэ зориг гаргаа ирсэн байна те мэдээж өөрсөн юм. Тэгсэн үртлээ ингээд нэг айдастай багц болгонд ирхийг хүсэж чинь тэр хүн те уул нь сүнс нь хүсээд байна. Ялгаад байна. Энд үнэн байна. Ариун сүнс ажиллаж байна. Өөрөө бас ингээд тэр хүн тулцсан байна те итгэлийн амьдралаар олон жил амьдраад тэнгуүлээ ингээд зөрчилдөд байгаа. Онлайнаар орж болох юм байна те. Тэгээ онлайнаар ороод өөр хүмүүс харахгүй зү те. Нөгөө хүмүүс ингэ мэдчихвэл би болохгүй гэд нэг юм хүнээс айх айдас хүлээстэй. Энэ бол өстой аюу нийтлэг. Шашны сүнс хүнээс айх айдасыг өгдөө. Тэрийг бол би яагаад эзэн дотор гэрчлэлээр ялсан. Тэ шашны сүнс чинь ингэ айдастай бид нар ингэ үргэлж одоо тэр чинь нөгөө багасаа л одоо нөгөө хүнээс айх айдас тайгаа нөгөө шашинлаг нөгөө бүтээс сууртайгаа явж байгаад гэр бүлийн тэр юм уу тийм уламжлалтайгаа явж байгаад эргээд Христийн сүм рүү итгэж болоод оронгууд тэр нь дахиад дээр нь хүлээд авчиж байгаа байхгүй Христийн нэрнд ор хүлэгдсэн. Тэнгүүл пастраас айдаг, итгэгч нараас айдаг юу гэж хэлчих бол таны хувь тавилан, таны өөрийн чинь итгэл чөлөөлт, өөрийн чинь амьдрал учраас өөр хүмүүс юу гэж бодох болоо хүмүүс намайг яах бол гэдэг тэр нөгөө одоо бодлын тэр хүлээсээс тайлгдах хэрэгтэй байхгүй тий. Тэр хувь хүний асуудал шүү дээ тий. Одоо ийм хүмүүс бол аюу их байгаа, маш их байгаа гэж бодож байна. Бас хүмүүсийн дундаас нэг миний ажигласан юм явдаг сүмдээ тодорхой хэмжээний одоо нэр хүнд үйлчлэлтэй. Тэрнээсээ ингээд нөгөө нэг салчих гад байдаг. Тэр байдал нь бас ингээд нөгөө яг үннийг таньж мэдгэдэг их саадурчна гэж бодсон шүү дээ. Хүн зүрхийг хардаг. Тэгээд таны зүрх үнэхээр бурхандуу тэмүүлсэн хүссэн байх юм бол эзэн үнэхээр өөрийн чинь ялуулаад л өнөөдөр
бид нарыг энд авчирсантай адилхан аваад ир шүү. Зүгээр зоригтой байгаарай, итгэлтэй байгаарай. Айх хэрэг байхгүй. Бурхан хэлсэн байдаг шүү дээ. Та нар хүнээс бүү сүнс бие махбод сэтгэл бие махбодыг чинь хамт хайж чадах Бурханаас имээ гэсэн мэдэн шүү дээ. Тэгэхээр энэ дэлхий дээр биднэрт айх, айдас хинээс ч айх айдас байхгүй. Ягаад гэвэл бидний эзэн бол үнэхээр агуу учраг. Бидний дотор байгч нь энэ дэлхий дээр байгчаас илүү агуу гэж хэлсэн. Тэгэхээр айдас эргэлзээ тэр бодол санаа бол хуурамч юм аа. Зөвхөн эзэн бол үнэн. Тэгээд мөнхийн амийн төлөө амьдарч байгаа үнэхээр авралыг өсөн тэмүүлж байгаа хүн заавал өөрийнх нь одоо гаргах зөв сонголт шүү л гэж хэлмээр. Бид нар үнэхээр гайхалтай эзний амьд оршиж байгаа гэдгийг бүр байнга харж ин тэгээ 7-7 хоногт ялалтаа аваад урагшлал тий өнөөдөр үнэхээр энэ үндэстэнд энэ ивэл ерөөл болгож өгсөн энэ гайхалтай эзний хүнсний өсөл чуулганыхаа төлөө бас талархаж байна. Тэгээд үнэхээр эзэн амьд эзэн бол сүнс. Тэгээд сүнс дотор үргэлж ялалтыг бидэнд аль хэдийн загалмаагаар өгсөн бурхандаа талархаж байна. Тэгээд түрүүн нөгөө яг оршуу дотор пастор нэг эмэгтэйг ингээд яг бурхан бол нөгөө зүрхийг хардаг шүү дээ. Бид нар өөрсдийнхөө зүрхийг хүний зүрхийг мэдэхгүй шүү дээ. Яг махан энэ нүдээр махан те. Тэгэхэд бурхан дотор яг ингээ гэрэл дотор тэр хүний зүрхнийх нь хандлага харагдаж байгаа байхгүй. Тэнгүүд л яг бурхан хичнээн хайр инэрл гэж бид нар олон жилийн итгэгчтэй бид нар болол маш их сонсон. Бурхан бол хайрладаг, уучладаг гэд ингээ толгоогоо илүүлээд яваад ирсэн байхгүй. Харин өнөөдөр бурхан бол хууртай бурхан гэдгийг тэр зэмлэл бид нар сүнсээр ирсэн. Бурханы уур хилэн буухаас айхгүй нэг зэмлэл ирж байгаа байхгүй. Тэнгүүл миний дотор сүнс навц гэж явж байгаа байхгүй. Бурхан би бол миний хайртай хүмүүс. Яана бид нар бурханы тэгээд цаашлуул миний үндэстэн те монголчууд бурханы уур хилэнгээс бид нар имэх хэрэгтэй юм байна гэд энэ зүйл орж ирж байгаа байхгүй. Тийм ээ бид нар хамгийн түрүүнд энэ үндэсний өөрчлөлттэй эзэнд итгэсэн эзний нэрээр дуудагдсан хүмүүс нь эзнээс имээхүйтэй байж аж бурханы уур хилэнгээс үнэхээр те гитлэгдмээр штэ. Тийм учраас одоо цаг байна. Бид нар дараагийн үйлчлэлд хоош нь тавих хэрэггүй. Яг одоо энэ цагт өнөөдөр те яг танд боломж байна л гэж хэлмээр байна. Нэг 7 хоног гिचсэн бүү байна тий. Одоо яг үнэхээр ариун сүнс Монгол чуулганд одоо газар доогуур модны үндэс яаж явдаг гэдэг хүний нүдэнд харагдахгүй тийм ээ. Маш олон тийшээ салбарлаж тал руу ургаснараа тэр тухайн мод өсөж томордог. Түүн лугай адил ариун сүнсийг одоо Монгол чуулган чуулганууд дотор аль хэдийн одоо ажиллах эхэллээ одоо манай чуулганаас эхэлсэн байна гэж бодож байна. Бид одоо үнэхээр өнөөдөр итгэгч нарын сул дорой байдал, эзэн дуулуургүй байдал үнэхээр энэ байдлаас болоод хүмүүсийг одоо нөгөө гэрэлд дуудаж чадахгүй болсон энэ байдал одоо аль хэдийн одоо байхгүй болж олон хүмүүс одоо эзний гэрэл рүү олон итгэгч нар итгэдэггүй хүмүүсийг одоо ингэ гаргаж ирж дагуулах тэр цаг ирсэн байна гэж харж байна. Бурхны сэргэлт үнэхээр Монгол улсад ирсэн байна. Олон итгэгчид Бурханасаа нүүр буруулсан байсан итгэгчид эргэж хийж гэн. Гайхалтай сайн мэдээ түн тархаж, Бурхны нэр алдаршиж хамгийн гайхалтай нь хүмүүс Бурхан амьд юм байна. Ажилдаг юм байна. Байна гэдгийг харж байгаа нь өөрөө маш их итгэлийг өсгөж, биднийг өсгөж бүр итгэдэг бүх хүмүүсээ ингэж өсгөж босгон байгуулсан ийм гайхалтай өдөр байлаа. Тийм ээ тэгээд энэ бардам байдлууд маш их байна тийм ээ. Бардам ерөөс нь Бурханаас эмээг хүн зүрх сэтгэл алга. Үнэхээр биднээс энэ бардам байдал авах шүү дээ. Үнэхээр нэгт Бурханаа тавиад Бурханаас эмээгээд Бурхан дээр ирэхэд Бурхан хүнийг яаж өөрчилж, яаж цэвэрлж, үнэхээр цэвэрсаа болгож үнэхээр гайх шиг харуулж байна. Үнэхээр биднээс яаж цэвэрлэгдэж байгаа гэдэг. Би бол өдрөөс өдөр л цэвэрлэгдэж байна. Үнэхээр энэ цэвэрсаа болохын тулд бас Бурханаас эмээгээрээ Бурхан руу нэгт Бурханаа тавиарай л гэж хүсэж байна да. Тийм ээ. Үнэхээр Бурханаас эмээх хүч нөгөө ер нь аврал шүү дээ. Бурханаас эмээх хүч нь мэдлэгийн мэрэгэн ухааны эхлэл. Тэгээ Бурханаас эмээгүй талаар хэрвээ Библиэл дээр судлыг нийл 30 40 хэд байдгийг маш их зүйлсүүд байгаа. Энэ зүйл дээр ерөөсөө бид нэр анхаарлаа тавьж үзээгүйсэн байгаа байхгүй юу? Гэсэн чи би нөгөө Бурханаас эмээгүй гэл ингээл надад орж ирэл би тэгэл ингээл өчигдөржингөө Бурханаас эмээгүй талаар судалсан байхгүй юу?
Тэгсэн чи энэ хүмүүсийн зүрх сэтгэл бас адилхан хүрсэн байгаа нь үнэхээр эзэн үнэхээр ганц юм аа. Эзэн бол үнэхээр байдаг эзэн юм аа. Тэгээд би бол би яавэ гэж хуучин гэрэн дээр анх тамилахтаа тэгсэн байдэн шүү дээ. Тэгээ Монголд бол эзэн нэг л инэрл хайрны үсэл Тэгэл бурхан нэг тийм нэг санта шиг бурхан байгаа гэсэн байгаа аахгүй юу. Яг жинхэнэ дүр төрх нь бол би бол байдгаа. Би бол үнэхээр шүүдэг. Би инэрдэг. Би өршөөдөг. Би авардаг. Энэ бүх зүйлийг яг энэ цуглаан дээр харуулж байгаа аахгүй юу. Тэгээ өнөөдөр үнэхээр ер нь бол ариун сүнсний оршихуй гэдэг чинь ингээл нэг хөөргөөл баярлал ингээл багтаад идэг зүйл бас биш байгаа даахгүй. Оршихуй чинь янз бүр. Өнөөдөр ингээд эзний амар тайван дотор хэрнээсээ эзний эмээ хүн нөмрөөд олон хүмүүс нь тэгэхээр гайхалтайгаар итгэл чөлөөлөгдөж үнэхээр эзнийг таньж харж ойлгож үнэхээр буруу явснаа мэдээд ингээд чөлөөлөгдөж чадсан үнэхээр Монголд үнэхээр гайхамшигтай ялтууд ирж байгааг харуулж байна. Монголд үнэхээр эзэн ялтаа авчирч байна. Энэ цаг үед яг бидний одоо энэ газар ингээд энд ингээд амьдарч байх хугацаанд ингээд эзэн ялтаа Монголд харууллаа шүү дээ. Үнэхээр гайхалтай ухаарлыг өгсөн. Тийм Монголд бол аврал ирж байна. Үнэхээр бурхныг амьд гэдгийг мэдж байна. Мэдээд дуусахад хэрдэг болж байна. Гайхалтай байна. Бурхан амьд гэдгийг мэджээ. Гайхалтай. Монголын хувь заяаг аврах зүйл бол эзэн бурхан л байна. Тэгээд уул уурхаа биш те хүч чадал биш. Энэ бол бурхны одоо хувь хүн нэг бүртээ одоо ажиллаж байгаа тэр өөрчлөгдсөн хүнээр дамжуулаад нэг чуулганаар дамжуулаад энэ л бурхны хийх агуу том ажил ариун сүнсний салхилж эхэлсэн байна. Амен. Жинхэнэ сайн мэдээ. Одоо бид нар бол сайн мэдээ сонссон. Гэхдээ яг нөгөө махбигийн төвшин, сэтгэлийн төвшин сайн мэдээ сонсож байсан. Харин жинхэнэ сайн мэдээнд хүч байдаг гэдгийг л яг одоо харж байна бид нар тий өөрсдөө мэдэрч जैन чуулган дээрээ байнга харж байна. Тэгэхээр нөгөө сайн мэдээний хүч бий. Бүх хүмүүстэй бүх үндэст бүх хүмүүст бурхан халагчлахгүй тэр сайн мэдээг хүргэхээр үнэхээр өөрөө энэ газар дэлхий дээр ирээд тэр ялалтыг байгуулсан түүнд итгэгч хинч муухгүй. Мөнх амьтаа гэж хэлсэн тийм учраас жинхэнэ сайн мэдээ Монголд ирсэн байна гэж дуулан байна. Бурхан бол зүгээр нэг ярьчаал мэдлэг заачаал орхидог нэгэн биш. Тэр үг хэлсэн бол үгээ хэрэгжүүлдэг тэр бодит нэгэн гэдгээ байнга баталж штеп. Итгэдэг хүмүүс ч ирлээ бидний нэг нэгнийхэн минь нүдэн дээр л өнөөдөр тэр гайхалтай тулаануудаа хийж гэн гайхалтай эдгэр чөлөөлөлтүүдээ хийж гэн тэр зүгээр л өвгийнхээ дагуу зүгээр яаж ажилдгаа харуулж штэ бидэнд зүгээр итгэл гэдэг юм чинь зүгээр нэг байж байгаа л итэг гэдээ ороод ирдэг юм биш л биш штэ тэр бол гайхалтай бурхны бодит ажиллагаагаар хүн нэг тус бүр дээр бурхны бодит ажиллагаа явагдчихэж тэр итгэл орж ирдэг байгаа байхгүй юу. За үнэхээр нүд үзээгүй, сонсоогүй гайхалтай бурхны хүч нэгүслийг хүлээж авсан, балхан дүүрэн бурхны өрөөлийг хүлээж авсан өдөр байлаа. За ингээд бурхан бидэнд хайр хүч чадал, эрүүл ухааны сүнсийг өгсөн түүгээр дамжуулаа энэ бүгдийн дотор бид бүгдийг дагуулan дийлэх болно. Амен.